судалгааны ярилцлагын аргыг үзэх болно. Ярилцлагын аргын онцлог, төрөл, ангиллал. За тэгээ анхаарах зүйлс давуу болон сул талуудыг судлах болно. Судалгааны түгээмэл аргуудад суралцах тэр тусмаа судалгааны ярилцлагын арга гэж юу вэ? Ярилцлагын аргын төрөл, ангиллал гэж юу вэ? Судалгааны бусад аргуудаас юугаар онцлогтой вэ? Судалгаанд хэрхэн ашиглах вэ гэдэг талаар судлахыг зорьсон байна. Ярилцлагын арга гэдэг маань ярилцлагын хуудас дуу хураагуур тэмдэглэх гэдэг гурван үндсэн зүйлээс бүрдэнэ. Судалгааны төрөл гэж. За судалгаа маань үндсэндээ тоон судалгаа, чанарын судалгаа гэсэн хоёр төрөлтэй байгаа. За тэгвэл тоон судалгаа гэдэг нь ерөөсөө бүх үр дүнгууд тоон дээр үндэслэнэ. За чанарын судалгаа гэхээр бүх үр дүнгууд тухайн оролцогчийн хэлсэн үгэн дээр үндэслэдэг байна. За тэгвэл ярилцлагын арга маань ерөөсөө чанарын судалгааны төрөлд хамаардаг нэ. Харилцан ярианы арга гэдэг нь юу хэлэх вэ гэхээр хоёр хүн харилцан ярилцаж тухайн нэг хүн нь нөгөө хүнийхээ сэтг зүйн онцлогт нэвтрэн маш олон мэдээллийг олж авах ийм үйл явц байна. Оролцогчтой ярилцаад тухайн оролцогчийн үзэл бодол, хүсэл эрмэлзэл, юмс үзэгдлийн тухай хувийн санаа бодол, аливаа зүйлд өгөх үнэлэлт бүгнэлтийн талаар маш олон мэдээллийг цуглуулах ийм судалгааны түгээмэл аргуудын нэг байна. Нэгдүгээр дамжааны хүүхдүүд өөрийн сонирхсан сэдвэрээ эсвэл мэргэжлийн чиглэлээр судалгаа хийж байгаа. За тэгвэл та бүхэн энэхүү аргыг ашиглаад судалгааныхаа үр дүнг үзэх боломжтой байх нэ. За ярилцлагын арга маань тухайн хамрагдах хүнийхээ тооноос хамаарат бүлгийн ганцаарчилсан гол бүлгийн гэсэн гурван төрөлтэй байж болно. За мөн агуулгаараа стандартчлагдсан, хагас стандартчлагдаагүй гэж гурван төрөлт байна. Стандартчлагдсан арга гэдэг маань юу хэлэх вэ гэхээр ерөнхийдөө судлаач маань урьдчилаад судалгааныхаа асуулгыг боловсруулсан. Судалгаа явагдах буюу ярилцлага явагдах орчноо бүрдүүлсэн. Бүх бэлтгэлийг 100% хангасан тийм ярилцлага маань стандартчлагдсан арга байна. Хагас стандартчлагдсан арга гэдэг маань тухайн оролцогчоос тухайн асуулгаас хамаарат, тухайн нөхцөл байдлаас хамаарат өөрчлөгдөж болдог. Юу гэж хариулах нь тухайн сэдвээс нь урган гараад шинэ асуулт асуух гэдэг юм уу? Орчин нөхцөл байдал өөрчлөгдөх төрөл маань болохоор хагас стандартчлагдсан ярилцлага арга байна. Стандартчлагдаагүй ярилцлага гэдэг маань урьдчилж бэлдээгүй, санамсаргүй тохиолдлын аргаар ярилцлага явуулах ийм арга байна. Бусад аргуудаас юугаар ялгаатай вэ гэхээр урьдчилаад тухайн оролцогчоос заавал зөвшөөрөл авдаг. Ярилцлагын явцад бичлэг хийх үү, дууг нь хурааж авах уу эсэх талаар заавал урьдчилж тохиролцоод заавал зөвшөөрөл авсан байж хийгддгээрээ бусад аргуудаас онцлогтой байгаа. Тухайн судлаач хүн маань өөрөө тухайн ярилцлагыг зохион байгуулагч нь болдог, хөтлөгч нь болдог. Мөн тухайн судлаач хүнээс хүнтэй харьцах эв дүй ур чадварыг нэлээд ихээр шаардлагаараа бас онцлогтой байгаа. Ярилцлагын арга маань дотроо хэдэн үе шаттай. Хамгийн ихний үе шат бол төлөвлөх үе шат гэж байна. Дараагийнх нь бэлтгэх, ярилцах, үр дүнг цэгцлэх гэсэн ийм дөрвөн үе шаттай. Төлөвлөх үе шат бол хамгийн чухал үе гэж ойлгож байна. Хамгийн эхлээд бид яг ямар үр дүнд хүрэх вэ гэдэг зорилгоо тодорхойлж өгнө. Дараа нь хамрах хүрээгээ тогтоож өгнө. Хамрах хүрээгээ буюу ямар бид бүлгүүдэд зориулаад байгаа юм бэ энэ судалгааг. Ямар бүлгүүдийг сонгож авах юм бол миний энэхүү судалгааны үр дүнд хүрэх вэ гэдгийг гаргаж ирэх. Асуултаа бэлтгэн. Урьдчилаад бид тодорхой хэдэн асуултуудыг бэлдсэн байж ярилцлагыг авна. Дараагийн арга маань оролцогчоо сонгох, оролцогчдоос зөвшөөрөл авах гэсэн. Таамаглалыг дэвшүүлээд бид судалгааныхаа асуулгын ярилцлагыг аваад бидний таамаглал эцсийн үр дүндээ батлагдсан уу, няцаагдсан уу гэдгийг гаргаж ирнэ гэсэн байна. Ярилцлага авах орчноо бүрдүүлнэ. Хитрхи чимээтэй биш, хитрхи хүүтэн биш, хитрхи халуун биш гэдэг юм уу? Таатай уур амьсгалыг бүрдүүлэх нь хариултаа тэмдэглэж авах тэмдэглэл, бал, цаас, мөн техник хэрэгслээ бэлтгэн. Нэг хүнээс хэдэн минутанд ярилцлага авах вэ? Нийт ярилцлагын хугацаа хэдэн минут үргэлжлэх вэ гэх мэт бүх зүйлсийн хугацааг наривчлан тогтоох ёстой байна. Асуулгын хуудас боловсруулах тодорхой үеуд байна. Хамгийн эхлээд асуулт
судалгааны загварыг боловсруулна. Тухайн одоо судлаач маань урьдчилан бэлдсэн одоо ярилцлагын хуудас маань нээлттэй байх уу, эсвэл хагас нээлттэй байх уу гэдгийг өөрөө сонгож өгнө. За нээлттэй гэхээр тухайн оролцогч ярьж байгаа үед нь бүх хариултуудыг нь тэмдэглэж авах. Хагас нээлттэй гэхээр тодорхой боломжит хариултуудыг бид нар бэлдэж өгөөд ярилцах явцад нь дугуулад явчихна гэсэн үг байна. Боловсруулсан загвараа бид нар туршиж үзнэ. Судалгаанд 10 хүнээс ярилцлага авах байсан бол 1 юм уу 2 хүнээс урьдчилж ярилцлага аваад тухайн асуулгаа туршаад үзчих юм. Туршсан үр дүндээ үндэслээд хянд засуулна. За дараа эцсийн байдлаар боловсруулах гэсэн ийм үе шатуудаар судалгааныхаа асуулгыг боловсруулах нэ. Бид нар асуулга боловсруулахдаа мөн анхаарах хэдэн зүйл байна. Энэ нь юу вэ гэхээр асуулгадаа оруулж болохгүй буюу зайлсхийх асуултууд байна. Жишээлбэл хоёрд нь л утгатай асуулт байж болохгүй. Чиглүүлэх болон тэнцвэргүй асуултууд байж болохгүй. За чиглүүлэх асуулт гэж юу хэлээд байна гэхээр за жишээлбэл та цахим сургалтыг үр дүнгүй гэж бодож байна уу? Гэт үр дүнгүй гэж та чиглүүлээд өгч чинь гэсэн үг байна. Тэгэхээр иймэрхүү хэв маягтай асуултууд оруулж болохгүй нэ. Эмзэг асуултуудыг оруулж болохгүй. Аль болох оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй байна. Судалгаанд оролцогчдыг сонгохдоо судлаач хүн өөрөө сонгоно. Судлаач хүн өөрөө зорилгоо анх дэвшүүлээд үр дүнд хүрэхийг зорьсон байгаа. Зорилгодоо үндэслээд ямар оролцогчдыг оруулах вэ гэдгийг сонгож өгнө. Оролцогчдоос зөвшөөрөл аваад асуулга аваад үр дүндээ хүрнэ. За зорилго биелсэн үгүй юу гэдэг дарааллыг бодолцож үзчихээж за бид нэр судалгаанд ямар оролцогчд хамрагдах вэ гэдгийг одоо шийдэх нэ. За ярилцлага хийх хугацаа маань за хамгийн боломжит тохиромжтой хугацаанууд гэх юм бол 15, 30, 45, 60 минут гэсэн хугацаагаар бид нар ярилцсан. За тэгвэл энэ дээр тэмдэглэл бичих бал цаас буюу дэвтэр цаас, за мөн видео бичлэг хийх камер, за мөн дуу хурааж авах бол дуу хураагүй, за хэрэг дуу хураагаар байхгүй бол за магнитофон хөгжим, за магнитофон хөгжмийн хуурцаг, за эдгээр бүх техник хэрэгслүүдийг ажилуулах нөөц батарей, за мөн одоо ухаалаг утсан дээр дуу хурааж болно, бичлэг хийж болно. За тэгээд урьдчилан бэлдсэн ярилцлагын хуудас. За эдгээр зүйлсүүдийг бид нар заавал урьдчилж бэлдсэн байх нэ. Судлаачаас хувийн бэлтгэл бас шаардна. За энэ дээр юу шаардах вэ гэхээр ерөнхийдөө ярилцлагын явцад судлаачаас нөлөөлж болох тийм одоо муу зүйлсүүд ч юм уу байх юм бол тэрийг урьдчилж мэдээд за аль болох багасгах тал дээр ажиллах нэ. Жишээлх юм бол энэ дээр та хэрвээ хурц мөртэй зүйл өртөж чаддгүй бол тухайн оролцогчтойгоо тохиролцоо та өнөртөө ус төрөхгүй байна уу гэдэг юм. Ямар нэгэн байдлаар таны зүгээс нөлөөлж болох саад байвал тэрийг аль болох багасгах хэрэгтэй байна. Эвд ур чадвар. За ямар ч хүнтэй та ярилцаж болно. Тэгэхээр ямар ч хүнтэй ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хүмүүстэй харилцах эвд ур чадвартай байх хэрэгтэй байна. За тэгвэл ярилцлагын үе шат маань удирдгал хэсэг, бие халгаалт, үндсэн хэсэг, төгсгөл хэсэг гэсэн 4 хэсгээс бүрдэнэ. Удирдгал хэсэгтээ судлаач хүн маань өөрийгөө эхлээд танилцуулна. За ийм үе шатаар өнөөдрийн ярилцлага явагдана шүү гэд ерөнхий зүйлээ тухайн оролцогчтой танилцуулна. Бие халгаалт хэсэг дээр тухайн одоо оролцогчдоосоо за таны нэр хэм бэ, нас хэд вэ, хаана ямар газар ажилладаг вэ гэх мэтчлэн асуултыг асуух юм. За үндсэн хэсэг дээр таны урьдчилан бэлдсэн асуулгуудын дагуу ярилцлага маань явагдана. За төгсгөл хэсэг дээр танд судалгаанд оролцсонд маш их баярлалаа, ажлын амжилт хүсье гэх мэтчлэн баярлсан талархснаа илэрхийлнэ гэдэг бол ерөөсөө судлаачийн ёс зүйтэй холбоотой асуудал байна. Ярилцлагын үед асуултаа хэрхэн илэрхийлэх вэ гэж хэлцүү болон үг хэллэгийг аль болох тод цэвэр дуудаж өгнө. За мөн асуултын хэмжээ болон цэг таслалыг анхаарч аль болох ойлгомжтой асуултаа тавих хэрэгтэй. Асуултын зааврыг заавал урьдчилж танилцуулсан байж асуултаа асууна гэсэн. Хэрвээ заавраа ойлгоогүй бол тухайн оролцогч маань за буруу хариултыг өгөх магадлалтай байх нь. Үр дүнгээ цэгцлэхдээ бид нар юуг, яаж, яагаад гэсэн 3 асуултанд хариулт өгөх үүднээс бүх судалгааныхаа үр дүнгуудыг нэгтгэн дүгнэнэ гэсэн үг. За ярилцлага хийхэд анхаарах хэдэн зүйлүүдийг мэдээж зөвшөөрөл авна. За тэмдэглэл хийн, хувцлалтанд анхаарна, аль болох найрсаг хандна. За цаг төлөвлөлтийг маш нарийн зохицуулсан байх. Ярихаас илүү сонсох
асуултаа асуугаад тухайн хүн юу гэж ярих нь сонсох шаардлагатай. Асуултаа тодорхой тавих, ойлгомжтой байх. За дуу хоолойгоо өөрчилж нүүрний хувиралтайгаар амьд орчин бүрдүүлж тухайн оролцогчтойгоо харилцах хэрэгтэй. За мөн хариултыг үнэн зөв бичиж тэмдэглэх шаардлагатай гэсэн эдгээр зүйлсүүдийг анхаарах хэрэгтэй байх нэ. Ярилцлага арга маань ямар давуу талтай вэ гэж. За тэгвэл оролцогчдоос маш өргөн хүрээтэй мэдээллүүдийг авдаг. Ерөнхийдөө тухайн оролцогч маань үнэн хариулж гинүү, буруу хариулж гинүү гэдгийг мэдэх боломжтой байдаг. Энэхүү судалгаа маань тодорхойлох болон нэг судалгаанд хэрэглэгддгээр ийм давуу талтай байх нэ. Мөн маш өндөр өртөг зарцуулсан тийм техник томд хөрөмж шаардахгүй. Цуглуулсан баримтууд нь бодиттой, найдвартай байдлаараа энэхүү ярилцлага арга нь давуу талтай байх нэ. Ярилцлага арга маань ямар сул талуудтай вэ гэхээр за ерөнхийдөө судлаач хүнээс маш их ур чадвар шаарддаг. Хүнтэй харилцах эв дүү шаарддаг. Судалгаа авах, үр дүн боловсруулах үйл явц маань нэлээд их хугацаа шаардлагаараа сул талтай байх нэ. Ярилцлага аргын нэг жишээг авч үзье. За энэ маань Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны сэтгэл хангамжийн судалгаа байгаа. За тэгэхээр бид нэр одоо энэ сэтгэл хангамжийн судалгааг авахын өмнө юу анхаарах хэрэгтэй вэ гэхээр урьдчилаад бид нэр судалгааныхаа зорилгыг таамаглалыг дэвшүүлсэн байна. За мөн урьдчилаад бид нэр судалгааныхаа асуултуудыг боловсруулсан байх нэ. Та хорооны төрийн албан хаагч нарын хэнд нь илүү хандаж үйлчлүүлдэг вэ гэсэн асуулт байж байна. За энэхүү асуулт маань ерөнхийдөө судалгааны маань бие халаалт хэсэгт хамаардаг асуулт байна. За үндсэн хэсэгт орох асуултууд маань та манай ажилтнуудын харилцааны соёл, ёс зүйд хэрэг сэтгэл хангалуун байна вэ? За үндсэн хэсэгт орно. Та хорооноос явуулж байгаа олон нийтийн үйл ажиллагаанд оролцож чаддаггүй гэх мэтчлэн асуултуудыг боловсруулах нэ. Гэрийн даалгавартаа танхимын сургалт болон цахим сургалтыг харьцуулах нь гэсэн сэдвийн хүрээнд судалгааныхаа асуулгыг боловсруулад өөрийнхөө ойр орчмын 5 хүнээс ярилцлага аваад ярилцлагынхаа үр дүн үзэж ирэх нэ. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.